Нэгэн хүү багаасаа хараагүй төрсөн. За тэгээд эмчнэр бол одоо маш олон эмчнэр илж үзээд яг юу болсныг нь сайн мэдэхгүй байгаа гэсэн. Тэгтэл бол гадаадаас нэгэн эмч ирээд тэр бол маш нарийн мэрэгжлийн эмч байсан учраас би энэ хүүхдийг чи итгэж чадах юм шиг байна гэсэн. Тэгээд үзлэг шинжилгээ хийгээд тэгээд бол юу гэж хэлсэн гэхээр чи наадах хүүхдээ маргааш манай эмнэлэгтэр авчиж үзүүлээ гэсэн. Тэгээд шинжилгээ хийгээд үтсэн эмч бол бүр илүү энэ хүүхд бол идэх боломжтой байна гэсэн тийм одоо бодолтой болж хэлсэн. Тэгээд удалгүй хүүхдэд хагалгаа хийсэн. Хагалгаа хийсэн дараа тэр хүүхдийн нүд бол олон хоногийн туршид бол боолттой байсан. Тэгээд сар илүүтэй хугацаанд нүд нь боолттой байж байгаад хүүхд анхны удаа тэр нүднийхээ боолтыг ахуулсан. Мэдээж шууд авчихгүй. Хизээж харж байгаа тэр хүүхд маань харахын тулд бага аажмаар одоо давхаргаар нүднийх нь боолтыг нь авч ирсэн. Нөгөө хүүхд дотроо одоо тийм юу харагдах вэ гэдэг сэтгэл догдлоод хүлээж байсан. Тэгээ өрөө нь харамхгүй байсан. Тэгээ нүдийг нь онгоолгоод дараагаар нь ясан мэхтэр бол одоо эм чин аажмаар бол гэрэл тусгаж эхэлсэн. Тэгээ хүүхдийн нүд дасаад эхэлсэн. Тэгэд бол эргэн тойронд байгаа зүйлсээ бол одоо аажмаар харж байна гэж хэлсэн. Тэгээ хүүхд явандаа бол одоо нүд нь нэлээд сайн дасаад эхлэхэд эмч бол одоо гадна байсан одоо зүйлсийг эргэн тойронд байгаа зүйлсийг нь бол нэг нь харуулж эхэлсэн. Багаасаа хараагүй байсан тэр хүүхд бүр ингээд бүр аман ангаагаад хаагдж өгөхгүйсэн. Тэгээд юу гэсэн хэвтер бол эргэн тойронд байгаа юмдаа бүр итгэж ядаа. Миний барьж мэдэрж явдаг байсан юмнууд чи энэ үү гэд. Тэгээ ээж л гарыг цараад. Ээж та ямар царайлаг юм бэ гэж бодлоо. Та надад энэ бохин ийм сайхан гэдгийг яагаад хэлээгүй юм бэ гэж бодлоо. Тэгсэн чи ээж нь хүмүн би чамд энэ болгоныг байнга тайлбарж өгдөг байсан шүү дээ. Харамсалтай нь чи ойлгодгүй байсан гэж хэлсэн. Нэгсэгтэр бол бид бүхэн өөрсдийнхөө нүдээр альва нэгэн зүйлийг гоё сайхан зүйлсийг хараагүй зүгээр л хин нэгэн хүн бидэд дүрсэж хэлж өгөх юм бол харсан шиг хэмжээтэй тийм сайхан байж чаддгүй. Тэр хүүхд маш их баярлаа. Ээж минь энэ дэлхий ийм сайхан гэдгийг би одоо л мэдэрлээ гэж бодол хэлсэн. Би өмнө төсөөлж чаддгүй байсан. Одоо тэгвэл үнэхээр энэ сайхан байна. Яг л үнтэй адилхан эзэн бид бүхнийг маш их хайрладаг учраас бидний төлөө юу бэлдэж өгсөн бэ гэдгийг бид бүхэн тэр бүр ойлгож мэдэрдэг гэж хэлж байгаа. 1-р Коринф номын 2-р бүлгийн 9-р эшлэлдэр нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, хүний санаанд ороогүй юмсыг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ гэж хэлсэн. Би дахиад уншаад өгье. Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, хүний санаанд ороогүй юмсыг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүсийн төлөө бэлдэж өгсөн юм аа гэж хэлсэн. Эзэн бид бүхэнд маш хайртай учраас тэгээ бидэнд үнэхээр гайхамшигтай зүйлсийг бэлдэж өгсөн. Энэ гайхамшигтай ивэлүүдийг бид бүхэн түүний ном болох Библиэс л олж мэдж байдаг. Библи бид бүхэнд Бурхан гэж хин юм бэ? Тэрээ биднийг ямар байдлаас аврахыг хүсэж байгаа юм бэ? Энэ болгоныг мэдүүлж өгч байдаг. Бурхан бидний төлөө юу бэлдэж өгсөн бэ гэдгийг Бурхан Библиэр дамжуулж мэдүүлэхийг хүсэж байдаг. Бурхан анх хүнийг бүтээгээд тэг хүнийг бол маш их хайрлаж байсан. Зарим нэг хүмүүс надаас асуудаг. Яагаад Бурхан хүнийг бүтээсэн бэ? Хүнийг бүтээсэх гол зорилго нь юу байсан бэ гэж бодоод хэлдэг. Библиэлд Бурхан бол хайр гэж хэлсэн байдаг. Бурхан өөрөө хайр учраас тэрээр нэг хайрлах хүнтэй байх хэрэгтэй байсан. Хизээч хүн өөрөө гам ганцаараа байгаад өөрийгөө хайрлаж чадахгүй. Хайрлахын тулд, хайрыг мэдрэхийн тулд бид бүхэн хин нэг хайрлаж тэр хүнээсээ хайрыг бас мэдэрч явж явах хэрэгтэй. Тийм учраас Бурхан хүнийг хайрлахын тулд тэрийг бүтээсэн. Нэг нөхдөр заримдаа бид бүхэн яг л одоо хин нөхөр хоёр хоорондоо дөнгөж танилцаад юу гэж ярилцдаг вэ? Өглөө хэдэн хүүхэдтэй болох уу гэж ярилцаад байдаг тийм үү? Яагаад нөхдөр бол хайр гэдэг маань ингээд нэг хэмдэ байгаад байдаг зүйл биш. Хайр гэдэг маань бол өргөжж тэлж байдаг.
Бурхан өөрөө агуу хайр учраас тэрээр бусдыг хайрлах шаардлагатай байсан. Яг л хүн хүүхэдтэй болохыг хүсдэг шиг Бурхан ч гэсэн хүүхэдтэй болж хүний бүтээхтэй маш их догдолж байсан. Би Бурханы ивэлийг маш их авсан хүн гэж өөрийгөө боддог. Яа гэхдээ Бурхан намайг 6 жилийн өмнө нэг охиноор ивээсэн. Манай гэр бүлийг. Дараагаар нь өнгөрсөн жилийн 7 сард хүүтэй болсон. Хүүтэй болсон гэж сонсоход хэдийгээр 9 сарын туршид хүүтэй болно гэж бодоод явж исэн ч гэсэн яг тэр өрөө шүн бүр үүрээр хүүтэй боллоо гэж сонсоход ямар их баяр баясгалантай болдог. Тэр үед миний уур хурсан гэж бодож байна уу? Эсвэл гомдсон гэж бодож байна уу? Сэтгэлээр унсан уу? Яагаад ч юм тий? Эсвэл би ингэж бодож байна шүү дээ. Яанда яаж хүүхдэд тийжэндээ? Ямар сургууль сургандаа? Том болоод юу хийх болдоо? Яаж миний чихийг халууцуулах болдоо? Гэж тэгж бодож болох байсан баг. Харин тэр бодогдоогүй. Тэрний оронд юу бодогдсон бэ гэхээр бол үнэхээр их хайр мэдэгдэж ирсэн. Хамгийн түрүүнд би эзэн бурханд хандаад эзэн бурхан минь таны хайр ямар агуу вэ? Танд баярлалаа гэж хэлсэн. Би өөрөө хүүтэй болохыг хүсэж байсан. Тэгээ яванда хүмүүс ингээд одоо баг багаар өсөөл өдөр болгон ингээд гэртээ ирэх болгонд хүүхд минь баг чулуу өссөн юм шиг том болсон юм шиг өснө хаяа ингээд өсрөөгээд ордоргаар тэр болгонд маш их хайр мэдэгддэг. Хүүгээ аваад ингээд тэврээд зогсоход энэ дэлхийн бүх зүйл мартагдчихдаг. Гайхамшигтай хайр мэдрэгддэг. Хүүхдээ болж үзэг хүмүүс нь ойлгохгүй байх л та тийм. Тийм учраас хүүхдээ болоод тэрийг мэдрээсэй гэж хэлж байна. Агуу гайхамшигтай хайр мэдрэгддэг. Тэгээ хүүхдтэйгээ би үнэхээр ярихыг хүсдэг. Тэгээд юу гэж мөрөөддөг вэ гэхээр хүүхдэд дагуулад хайвсан газараа хамт явна гэж боддог. Би охинтой болохдаа юу гэж бод мөрөөддөг байсан бэ гэхээр хэдийгээр охин ч гэсэн би бол одоо ингээл пастрын ажлыг хийгээ явахдаа болж л бол хаасаагүй дагуулж явна гэж боддог байсан. Хүүтэй олж тэр бүр илүү тэгж бодогддог тий. Би одоо аав хүн учраас өөрийнхөө хийдэг юм болгонд хүүгээ оролцуулна. Би хамт явна гэж боддог. Тэгээ хүүхдээ ч гэсэн өөртөөгөө харилцаатай байгаасаа яриасаа гэж бодод өсдөг. Хүүхдүүд маань одоо болчомгүй эсвэл нэг тийм одоо тий утгагүй зүйл ярьдаг ч гэсэн маш их хөөрхөн байдаг. Ямар ч эцэг гих хүүхдийн яриаг сонсохгүй явахыг хүсдэг байх. Яагаад гэвэл бурхан биднийг хайрж бүтээсэн учраас. Бурханы бүтээсэн бүтээлүүд бид бүхэн бас агуу хайрыг илж хайж хүсэж байдаг. Тийм учраас бид бүхэн агуу хайрыг мэдрэхийн тулд өөрийгөө бодох тэр одоо бузар муу хүслээс салгаж бусдыг хайрлах, тэр хайрыг эзэмших юм бол үнэхээр энэ амьдралын утга учирыг ойлгож мэдэх боломжтой. Бурхан анх хүний бүтээсний дагаар хүнтэй харилцаатай байсан. Эхлэл номын 3:8 дахь ишлэлдэр Бурхан өдрийн сэрүүнээр эдийн гэдэг цэцэрлэгт бууж ирсэн гэж байна. Бурхан өөрийн бүтээсэн бүтээлүүдэд бүтээчэд хаяа явцсан тийм бурхан биш. Тэрээр өөрийнхөө хүмүүстэй өдөр тутам байнга тогтмол уулзаж харилцдаг байсан. Тэрээр өөрийнхөө бүтээсэн хүмүүстэй уулзах юмсан гэж тэсэн ядан хүлээдэг байсан баг. Тэр бүр яаран гүйж очдог байсан. Хүүхдтэй болчихлоор ялангуяа тэр нялх жоохон хүүхдтэй хүн ажиллаа хийж яхад ч юм уу эсвэл энд тэнд явж яхад хүүхд бодогдоод байдаг. Тэгээ хурдан тийм ажиллаа дуусгаад харьяа гисэн тийм бодолтой болчихдог. Тэгээ зарим залуучууд ойлгодгүй те гэрлүүгээ яагаад их энэ одоо юунд яарад байдаг вэ? Би л залуу байхдаа тийм байгаагүй. Гэхдээ ямар ч гэсэн одоо бол гэрлүүгээ байнга яардаг болсон. Яагаад гэхээр энэ ч нэг одоо хүүхэд минь татаад байгаа учраас. Бурхан ч гэсэн яг тэр өөрөө сэрүүнээр бууж ихтэй бараг л ингээл дэгдээл явж исэн. Хүмүүстэй уулзах гал. Яагаад гэвэл чинь баяр хөөртэй байсан учраас. Өөрийн бүтээсэн хүмүүс бол Адам Ява хоёртойгоо би уулзна. Ярилцна. Өнөөдөр юун тухай ярих вэ? Мэдээж л тэрээр хайр илэрхийлнэ.
Түүний бүтээсэн Адам Эв хоёр буцаагаад түнд өөрт нь хайраа илэрхийлнэ. Яг л хоёр өргөж байгаа ихтэй мэгтэй хоёр шинжэнгөө суугаад юм ярьдаг шиг. Бурхан марыг тэгэл суугаад ярихад бас бэлэнд байсан. Харамсалтай нь бурхан тэгээд энэ дэлхийд бууж ирэх үед уулзахаар дисэн ядан хүлээн ирсэн хоёр хүн хаан байсан. Бутны цаанаас хоёр нүдл харагдчихсан. Энгэлт нь хоёр нүд харагдаад байсан. Бурхан мэдчихсэн тийм үү? Тэгээд юу гэсэн? Адам, Ев, та хоёр хаан байна уу гэж асуусан. Нэг хэсэгтэл жоохон хүлээсэн баг. Хэлэхүү, байх уу? Бурхан гарч ингүүд яах вэ? Шууд ингээл аян цагтаад бит хоёрыг унгаах болов гэсэн бодол толгоонд нь бодож байсан баг. Тэнгүүдээ тэр үед Адам зориглон үг хэлсэн. Эзэн бит хоёр нүцгэн байгаагаа мэдсэн учраас танаас нуугдж байна гэж бодоод байсан. Энэ эзний зүрх сэтгэлийг ямар их өвтгсөн бол. Өөртөө нь хайрлахаар, өөртөө нь ярилцахаар, өөртөө хүсэн өөртөө нь уулзахаар хүсэн тэмүүлэн илсэн тэр агуу эзнээс буцаагаад гүйж тэрвэрэд хоёр нь нуугдсан. Сууж байсан. Энэ цагаас үеэс эхэлж бурхан хүмүүсийн хооронд тэр харилцаа зогссон. Энэ харилцаанд яваанд хэрвээ та бүхэн Библийг уншаад үзэх юм бол энэ түүхүүдээр улам илүү даамжраад хүмүүс бурханы үгийг ядаж сонсдог байсан бол сүүлдээ сонсгоо болсон. Сонсч чадахгүй болсон. Хүмүүс бурханыг харж чаддаг байсан бол харах боломжгүй болсон. Сүүлдээ бурхан өөртөө итгэлтэй хүмүүс буюу иш үзүүлэгчдийг дамжуулж өөрийн сэтгэлийн үгийг хүмүүст хэлж өгдөг болсон. Та нар хайрынхаа үгийг хэн нэгэнд хэлж чадахгүй насан туршдаа тэр хүндээ хайртай хүндээ захиа бичээд юм гэж боддоо. Тэгээ нөгөө хүн чинь буцаагаад танд захиа бичнэ. Эсвэл заримдаа бичихгүй. Тэгэл та захиа бичээд явуулна. Нөгөө хүн чинь уншсан нь уншаагүй мэдэхгүй. Дахиад захиа бичихгүй. Хэр удаан юм байх вэ? Ямар ч харилцаа холбоо, холын харилцаа холбоо бол ер нь тэгж удаан оршин тогтнод чаддаг. Хүмүүс яваанд бурхны тэр дуу хоолойг сонсгоо болж бурхныг таньж мэдхэ болоод сүүлдээ бурхан гэж хэн байдгийг бурхан гэж байхгүй гэж маргах баталгыг олдохыг хичээдэг болсон. Бид бүхэн ч гэсэн олон жилийн турш бурхан байдгүй гэсэн бодолтой явж байсан. Харин тэгэхэд Библийн үгээр дамжуулж бурхан бидэнд өөрийн хайрын загтлыг бичиж бид бүхэнд өөрийгөө байдаг гэдгийг мэдүүлэхийн тулд Библийн үгийг бидэнд өгчээ. Бурхан бидэнтэй хоёр байдлаар харилцдаг гэж хэлж байна. Нэг нь юу гэхээр бол бид бүхэнд эргэн тойронд байгаа байгаль ертөнцөөр дамжуулж өөрийгөө агуу хүч чадлыг мэдүүлж байдаг гэж бол Ром номдэр бичсэн байдаг. Сүмөр Ром номыг нээгээд үзье. Ром номыг. Тэрээр бид бүхэнд хайраа илэрхийлэхийн тулд бид бүхэнд хэрэгтэй харж болох эсвэл мэдэрч болох бүхэл зүйлсийг ашиглаж байдаг. Ром номын 1-р бүлгийн 20 дугаар ишлэл дээрээс 19 дахь ишлэлээс уншиж чинь. 19 дахь ишлэлээс. Учир нь Бурхны тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм аа. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон ажээ. Ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөнх хүч ба Бурхандаг төрхөн бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдсон илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтгаан үгүй. Бурхны бүтээсэн байгаль ертөнц од гаригс тэнгэр нар сар эргэн тойронд байгаа хүмүүс байгаль ертөнц амьтад бүгд агуу эзэн бурхан оршиж байдаг гэдгийг баталж байдаг. Түүний үл үзэгдэх чанарууд нь бүтээсэн бүхнээс нь харагдаж байдаг гэж хэлж байгаа. Бурханлаг төрхөн ч гэсэн харагдаж байдаг. Бүх юм нь илэрхий тодорхой. Иймээс ямар ч хүнд би бурханыг мэдэх боломжгүй байсан гэж хэлэх шалтгаан байхгүй гэж хэлж байна. Бурхан минь таны мэдэх боломж байгаагүй штэ гэж хэлэх боломж хэнд ч байхгүй. Тэгээд эзэн бас давхар бид бүхэнд Библийн үгийг өгч Библиэр дамжуулж бас өөрийгөө улам илүү тодорхой танилцуулж өгдөг.
Тэр өөрийгөө хэн бэ гэдгийг бидэнд мэдүүлэхийг хүсэж байдаг. За тэгвэл энэхүү номыг хэн яаж бичсэн юм бэ? 2 дугаар Петр номын 1:21 дугаар ишлэлийг цөмөр уншаад үзье. За энэ чинь юу гэж хэлсэн бэ нөхдөр бол судрын нэг иш үзүүлэгчин өөрийнх нь тайлбар ирээгүй. Юуны түрүүнд мэдгтэн. Учир нь нэг иш үзүүлэг буюу Бурханы одоо хэлсэн үг хизээж хүний хүслээр гарсангүй, харин ариун сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлдсан юм авчихсан. Бурхан хүнтэй харилцахыг маш их хүсэж мөрөөддөг учраас Бурхан бүхэл аргыг хэрэгжилж бидэнд харилцдаг. Эгэлж тэрээр бидэнд байгалаар дамжуулж харилцдаг гэж хэлсэн. Байгаль ертөнцийн сайхныг мэдснээр үнэхээр агуу эзэн Бурхан байдаг гэдгийг бид мэдэх боломжтой гэж хэлж байна. Сайхан байгальд очиод сэтгэл тайвширдаггүй хүн байна уу? Сайхан байгальд очиод зүс сэтгэл ингээд хөөлдөгөө баярлдаггүй хүн гэж байдаг юм уу? Үнэхээр энэ сайхан байгаль ертөнц бол хүнд нэгийг бодогдуулдаг. Энэ болгон чин утга учиргүй гараад ирсэн зүйлс биш. Энэ болгон чин бид бүгдэнд Бурханы хайрыг мэдрүүлэхийн тулд бүтээгдсэн маа гэдгийг байгаль өөрөө бидэнд зааж өгдөг гэж хэлсэн. Байгаль ертөнц өөрөө Бурханы агуу хайрыг бидэнд мэдүүлж өгч байдаг. Өнөөдөр энэ дэлхий дээр Бурханы мэдээг сонсгоо болсноос хойш, бид нар Бурханд харилцаж чадхаа болсноос хойш муу эрийн сүнс буюу сатан хүмүүсийг мэхэлж Бурхан гэдэг чинь аимшигтай Бурхан. Таныг хайрладаггүй. Таны төлөө санаа тавьдаггүй гэж мэдүүлэхийг хичээдэг. Тэрээр одоо Бурханыг харгас хэлцгийн мэтээр танилцуулахыг хичээдэг. Тийм ч учраас түүхийн төвшөд маш олон хуурамч сугаал шашин шүтлгүүд бий болсон. Эдгээр нь хүнд юу гэж зааж өгөх гэхээр Бурхан гэдэг бол хайрлаа. Өөдөөс нь гүйж очиод санаа бодлоо хуваалцаж асуудлаа мөрөн дээр нь тавих тийм эзэн Бурхан биш. Айж имэх ёстой. Догшин дүртэй. Бидний хийсэн бүх алдаануудыг харж нягтлж байдаг. Дээрээс нь бидэнд туслахын тулд мөнгө авдаг. Тийм Бурхан гэж тайлбарж хэлсэн. Харин Библиэлд Бурхан өөрийгөө танилцуулж өгөөд үгүй ээ би та бүхнийг маш их хайрладаг гэдгээ Библийн үг болгоноор дамжуулан хэлж өгч байдаг. Тэр биднийг хайрладаг. Бидний алхам тутмыг мэдж санаа зовж байдаг. Тийм ч учраас энэхүү иш үзүүлэг нь бол хэн нэг хүний үгсээр хийсэн биш. Ариун сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс ариун сүнсний үгийг сонсоод Бурханы үгийг сонсоод бидэнд түүний үгийг бичиж үлдээсэн гэсэн үг. Хэрвээ бид бүхэн Бурханы агуу хайрыг мэдрэхийг хүсэж байгаа бол Бурхантай ойр дотн болохыг хүсэж байгаа бол Бурхан миний амьдралыг ямар замаар хөтлүүлэхийг хүсэж байгаа юм бэ гэдгийг мэдхийн тулд бид бүхэн Библийн үгийг судлах шаардлагатай байна. Яагаад гэвэл энэ хүү Библийн үгс нь бол Бурханаас бидэнд ирсэн хайрын загтал. Хайрын загтал. Тийм учраас та бүхэн Библийг нээх болгондоо эзнээс ирсэн хайрын загтлыг уншицгаая гэж одоо бодож иж бол. Яагаад гэвэл энэ хүү загтал бол хайрын загтал. Тэр бид бүгдийг хайрладаг учраас бид бүхнийг гим нүглээс холдуулж бидэнд шинэ амьдралыг өгөхийн тулд энэ номыг өгсөн.